Сайн байна уу? Чомбог тусгай өөртөө засах мужийн игсэн боловсролын дэмжлэгийн газар нь Босон соёлт гэр бүлийн эцэг эхчүүдэд Солонгосын сургуулийн боловсролыг илүү хэлбэр ойлгуулах. Хүүхдийнхээ сургуулийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор сургуультай харилцах гарын авлага хэмээх бэлтгэлээ. Энэ видеонд Чомбог тусгай өөртөө засах мужийн боловсролын газар боловсруулсан 2025 олон соёлт гэр бүлийн эцэг эхчүүдэд зориулсан сургуулийн боловсролыг ойлгох гарын авлагыг хэрхэн ашиглах болон түүн рүү хэрхэн хандахыг тайлбарлана. 2025 олон соёлт гэр бүлийн эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага нь Солонгосын сургуулийн тогтолцоо болон сургуулийн амьдралыг бага ангиас ахлах анги хүртэл энгийн ойлгомжтой байдлаар тайлбарласан материал юм. Үүнд анги уйлралын бүтэц, сургалтын хөтөлбөр, сургуулийн үйл ажиллагаа, дугуйлан болон хичээлийн дараах хөтөлбөрүүд, зөвлөгөө өгөх систем, мөн эцэг эхийн оролцох боломжууд зэрэг сургуулийн амьдралын гол мэдээллүүд багтсан. Мөн энэхүү гарын авлага нь Англи, Хятад, Вьетнам, тагалаг зэрэг олон хэлнээ орчуулагдсан тул их хэл өөр байсан ч хүн бүр ойлгож ашиглах боломжтой. Хэл тус бүрийн хувилбарыг код эсвэл холбоосоор шууд татан авах боломжтой. Сургууль бүр өөрийн вебсайтын зар, мэдээллийн хэсгээр дамжуулан сургуулийн боловсролтой холбоотой мэдээллийг хүргэдэг. Солонгос хэл дээрх баримтыг уншихад хүндрэлтэй байсан эцэг эхчүүдэд зориулсан компьютер болон ухаалаг гар утсанд ашиглах орчуулгын функцийг хэрхэн ашиглахыг мөн тайлбарлая. Эхлээд компьютер дээр Chrome хүтчийг ашиглах аргыг харцгаая. Дээд баруун буланд байгаа 3 цэгийг дарж тохиргоог сонгоод хэл хэсэг рүү орно. Жагсаалтын хамгийн доод хэсэгт байгаа Google Translate-ээс орчуулах хэлээ сонгон тохируулна. Үүний дараа сургуулийн вебсайтад ороход таны сонгосон хэл рүү автоматар орчуулах сонголт гарч ирнэ. Хуудасны хоосон хэсэг дээр хулганы баруун товчийг дарахад бүхэл бүтэн хуудсыг орчуулах цэс гарч ирнэ. Мөн зар мэдээллийн доторх файлуудыг урьдчилан харах цонхонд баруун товч орчуулах гэж сонгож орчуулан үзэж болно. Хэдийгээр машин орчуулах тул зарим өгүүлбэр эвгүй сонсогдож болох ч агуулгыг ойлгоход хангалттай. Одоо ухаалаг гар утсан дээр Chrome app ашиглах аргыг харцгаая. Баруун дээд талын 3 цэгийг дарж тохиргоо хэл гэсэн хэсгийг сонгоод шаардлагатай хэлээ тохируулна. Сургуулийн вебсайтад ороход компьютертэй адилхан орчуулгын функц ажиллана. Ингэснээр шаардлагатай мэдээллийг хаанч хизээч маш амархан шалгаж болно. Солонгос хэлний баримтыг өөр хэлээр үзэж орчуулагдсан текстийг дуугаар сонсохыг хүсвэл ээж хөтөж илүү тохиромжтой. Ажиг нэгээд сургуулийн вебсайтад ороход дээд талд орчуулгын цонх автоматар гарч ирнэ. Эндээс хүссэн хэлээ сонгоход хуудас бүхэлдээ шууд орчуулагдана. Хэрэв орчуулгын цонх харагдахгүй бол хаягийн мөрний баруун талд байгаа орчуулга тэмдгийг дарж гараар сонгож болно. Ажигийн том давуу тал бол орчуулагдсан текстийг дуугаар уншиж өгөх Read Aloud функц юм. Баруун дээд талын 3 цэгээс Read Aloud сонгуул дэлгэц дээрх текстийг таны сонгосон хэлээр дуугаар сонсож болно. Энэ функц нь урт мэдэгдэл эсвэл уншихад бэрх баримттай эцэг эхчүүдэд маш их хэрэгтэй. Хэв эсвэл урьдчилан харах баримтыг нээсэн ч Read Aloud дарж орчуулагдсан текстийг дуугаар сонсож болно. Орчуулга болон дуугаар унших хоёр функцийг зэрэг ашиглах боломжтой нь ажигийн Chrome-оос ялгарах гол онцлог юм. Thứ Bảy, 10 giờ sáng 4 giờ chiều. Эдгээр функцүүдийн ачаар эцэг эх хүүхдийн авч ирдэг мэдээлэл болон мэдээллийг өөрсдөө шалгаж зөв ойлгох бүрэн боломжтой. Trung học cơ sở và trung học phổ thông, phụ huynh, nhân viên, vân vân. 4 đơn vị tổ chức, Phòng giáo dục tài năng sáng tạo của Văn phòng giáo dục tỉnh tự trị đặc biệt do NPUC. Хэрэв та урд нь хэлний бэрхшээлээс болж хүндрэлтэй байсан бол одоо технологи таныг бүрэн дэмжинэ. Эцэг эхнийг алхам хийвэл технологи дараагийн алхмыг хамтдаа хийнэ. Хүүхдийнхээ сургуулийн амьдралыг анхаарч хамт өсөж хөгжих үйл явц одоо илүү хэлбэр болно.
Чомбок тусгай өөртөө засах мужийн ихсэн боловсролын дэмжлэгийн газар нь бүх эцэг их сургуулийн боловсролт тэгш оролцох боломжтой байхад байнга дэмжиж та бүхний хажууд байх болно.